Бадман Нямбугийн Бат Эрдэнэ төгөлдөр мэдмээр шүүгдэгч ган хуйг сонирхолтой үг хэлсээр 250 мянган гишүүнтэй нам маань хаана гэж шүүхийн танхимд асуудал тавьж байна. Зарчмын хувьд гэж хэлж байна лээ. 40 тэрбумын асуудал над нарт хамаардаг юм байгаа биз. 40 их 80-ийн асуудал хаана байна гэж асуулаа. Асуулаа гэдэг нь нийгэм мөн намаасаа иргэдэж байгаа асуудал гэдгээр ойлгогдож байгаа юм. Ер нь тэгээд ган хуйгийн хэлсэн зарчмын хувьд гээд асуудал нэхвэл хариулт ирсэн зүйл олон байна. Хотын дарга метро барина гэд барим тавим яриад эхэллээ. Зарчмын хувьд үүнийг төвжирлийн сайд Сүхбаатар ярьж байх ёстой босуу. Гэтэл тэр хүн энэ агуулгаар сумья базартай зэрэгцэн ярьж байхын оронд такт дээрээ зулаа цагаан алтайг дуулсан нь ард түмэнд ихээхэн сонирхогдож байх шиг. Одоо ганцхан гишний хурууга гоцойлгосоор гишүүн олимпизмын сайд болсон Бат Эрдэнэний ажлыг амар баясгалан оройлох шинжтэй болоод явчихлаа. Олимпиад манай улс цагаан хуудасаар орж мэдхэн гэвүүдээ үндслэл яриад энэ асуудлыг хариуцсан толгойлж зөвшрүүлэн ажиллах байдалтайгаар нам төрийн дарга амар баясгалан ажиллаж эхэлж байгаагаа дуулгаж байх шиг байна. Далай даян дархан авраг Бат Эрдэнэ чухамдаа энэ асуудлыг юун амар баясгалан өнгөлзүүлэхгүйгээр хийж байх ёстой байхаа. Олимпиад олон явж медаль хүртэж үзээгүй зовлонг нь мэдэх 4 жил тутамд ямар их тэмүүлэл хүлээлтийг тээн очдог хүн төрлөختний наадан билээ дээ. Бадман Нямбугийн Бат Эрдэнэ төгөлдөр мэдмээр оногцоо ажиллаа хийгээсэ. Төрийн наадамд 10 хэдэн жил адраглахдаа өрсөлдөгч бүхтөө барьц өгдөггүй хүн шүү дээ. Яагаад бусдад барьц өгөх болтлоо дөрөөтөв. Бага авраг ажиллаа ис хийж чадан бусдад ацаглах дээрээ ирсэн бол шууд сайдын ажиллаа өгөх хэрэгтэй. Үндэсний бүхтэн завхраад төрөө бүхүүд нь жил дараалан допинг гэгчтэй холбогдох боллоо. Бадман Нямбугийн Бат Эрдэнэний эрх мэдэл сүр хүч Монгол наадмын дивжээ улс төр хоёрт 30 жил 40 жил ноёллоо. Өөрийнхөө өнөөдөрт залсан үндэсний энэ спорттоо допингийн асуудлаар хамгийн их явж хэрэгэлдэггүй байхын заагийг энэ хүн л эрх зүйчлэн манлайлж баймаар шийдмээр байдаггүй дээ. Олдгоороо үлдэхийн зовлонгийгч болоод л байх шиг. Нямбатар сайд өмнөд улсад ажиллаж байх шиг байна. Прокурорынхонтой хамтран ажиллана гэд албан мэдээ нь явж байна лээ. Яг зөв ажиллана. Гэтэл мөн дамаа төмөр замыг холбох терминалыг барина. Энэ чиглэлээр ажиллана гэд явж байх шиг. Бямб цогт гэж зам тээвэрт урд өмнө байгаагүй ажиллаж байгаа нийгмийн мэдээлэл түгээгдсэн сайд байгаа шүү дээ. Энэ сайд лавтаяа хүн урдуураа оруулж ажлаа булаалгахаар идэхгүй хүн биш харагддаг. Тордон Гамболд нарын 13 хүн худалдаа аж үйлдвэрийн танхимын даргад үзээд MCS-ийн инх төвшинт алдрыг хайрлаж энэ танхимын өмнөх дарга амар төвшин мөн ил группийн угшилтай. Дүүрэн гүйцэтгэх захирал мөн л MCS-ийн ажил хийдэг улс Монголын нүүрс царай баймаар байна. Түүнээс биш олдгоороо үлдэхийн зовлонд алдагдмааргүй байна монголчууд. Ган хуйг манай нам хаана байна гэд 40 их 80-ийн асуудлыг сүргүүлэн тавьж байна. Энэ бол амар баясгалангийн хариулах асуудал мөн байх магадтай. Энэ хүн Монгол ардын намыг сүүлийн олон он жилүүдэд үнэмлэхүй оройлон манлайлж байгаа. Ард түмний ой санамж амасуун амлалт нэхэн амлалт цэгмэн